Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар галзуу X-үүдтэй холбоотой 3 эвгүй түүхийг Reddit дээрээс сонгож аван та бүхэндээ уншиж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Өнгөрсөн мигмар гаргаас хойш би баараг унтаж чадхаа болчихсон. Унтаж чадахгүй дээ биш, харин нүдээ анаад унтахаар оролдох үедээ өөрийгөө аюулгүй байгаа гэж мэдрэхээ болсондоо тэр. Учир нь өмнө нь итгэж дэрэгдээ байлгаж исэн хүн чинь гинтэл аимшиг кинон дээр гармаар зүйлсийг хийж чадхаар тийм нэгэн болж хувирсныг ойлгох тэр мэдрэмжийг даван туулах амархан биш юм байна. Би найз залуу Томигоосоо салаад 3-7 хоног өнгөрч байна. Эхэндээ тийм ч том хэрүүл маргаан болоогүй. Бид бараг 1 жилийн турш хамт байсан юм. Анх танилцах үед тэр үнэхээр ийлдэг, халамжтай хүн шиг санагддаг байлаа. Үргэлж мессеж бичнэ, залгана, байнга анхаарал тавина. Тэр бүх зүйл нь нэхэндээ жинхэнэ хайр шиг санагдаж би өөрийгөө маш азтай эмэгтэй шиг мэдэрдэг байлаа. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам тэр анхаарал халамж нь өөр зүйл болж хувирсан. Хэрвээ би мессежэнд нь удаж хариу бичвэл шууд уурлана. Өдөржингөө хинтээ ярьсан, хин рүү инээсэн, өөр залуус над руу харсан эсхийг хүртэл асууж шалгаана. Заримдаа ажил дээр минь гинт хүрээд ирнэ. Цонхны гадна тал зогсоод зүгээр л намайг ажиглана. Найзуудтайгаа октын үдшилэг гээд баарнд сууж хахад хүртэл гинт хүрээд ирдэг. Найзууд минь баг багаар түүнийг үзэн ядаж эхэлсэн. Учир нь тэр надад хизээч итгэдэггүй байлаа. Гэхдээ би түүнээс жинхнээсээ айж эхэлсэн мөч бол нэг өдөр тэр надаас бид бие биенийхээ аюулгүй байдлын төлөө утсанд чинь байршил заагч суулгавал ямар вэ гэж асуусан үе. Тэр мөч бол миний хувьд төвчээрийн минь эцсийн хязгаар байлаа. Тэгээ би түүн рүү залгаад түүнд бидний хооронд бүх зүйл дууссан гэж хэлсэн юм. Эхэндээ тэр уйлсан. Дараа нь гинтэл намгүй болчихсон. Энэхүү дуудлагыг дуусгаад утсаа салгасны дараа цээжин дотор минь ямар нэгэн зүйл хүнд оргин мэдрэгдэжээлаа. Яг л нэг муу зүйл болох гэж байгаа мэт тийм мэдрэмж. Хэсэг хугацаанд бүх зүйл намгүй байсан. Би түүний дугаарыг блок хийж амьдралаа буцаагаад хэвийн болгох гэж оролдов. Дахиад жимд явж эхэлсэн. Гэртээ хоол хийж идэн зүгээр л энгийн амьдралдаа буцаж очих гэж хичээсэн. Гэтэл салснаас хойш ойролцоогоор 7 хоногийн дараа сонин мессежүүд утсанд минь ирж эхлэв. Томигоос биш. За ядчил түүний дугаараас нь биш. Танихгүй дугаарууд. Нэрч байхгүй, тайлбарч байхгүй. Мессеж бүр нь маш богино. Заримдаа бүр ганц л өгүүлбэр. Би нэгэнд нь ч хариу бичээгүй. Ийм дугааруудад хариу өгөх нь бүр илүү дарамтлуулах шалтгаан болдгийг би мэднэ. Тиймээс зурвас ирэх болгонд нь дугаарыг нь блок хийгээд л яваад байв. Найзуудтай ч энэ талаар хэлээгүй. Өөртөө зүгээр л спам байх гэж хэлээд тоохгүй байхыг хичээжээ. Гэхдээ удалгүй асуудал бүр хүндэрч зөвхөн мессежээр ч энэ бүхэн дууссангүй. Нэг орой би орондоо хөвтөж агаад бийцсахаар бослоо. Өрөөнөөсөө гарч коридороор явж байхад доод давхрын үүдний хэсгээс маш сулхан чимээс сонсогдох шиг болсон. Би шүн дөлөөр чимээ шалгахаар доошоо буудаг төрлийн хүн биш. Харанхуй дайдаг. Тийм болохоор ихэнхдээ ганцаараа байхаас зайлсхийдэг төрлийн хүн. Тийм ч учраас тэр чимээг шалгахаар доош буугаагүй. Зүгээр л өөр нэг зүйл дугарч байгаа байх гэж өөрийгөө тайвшруулсан. Энэ байшинд би бараг 2 жилийн турш амьдарч байна. Ихэнх хугацаанд өмнөх найз залуу Жоржтой, дараа нь Томитой хамт байдаг байлаа. Ганцаараа байх үе тийм ч олон байгаагүй. Хаяа байшингаас гардаг дуу чимээг ер нь бол сайн мэднэ. Гэхдээ тэр шүн сонсогдсон дуу бол өмнө нь огт сонсож байгаагүй чимээ байсан юм. Би визач дуусаад шууд өрөөндөө буцаж орсон. Орлогоо өсөрч ороод нэгмөө нэмхэн хүнжил минь намайг хамгаална гэж бодон өөрийгөө тайвшруулахыг оролдов. Дараагийн шөнө нь ойролцоогоор шөнийн 2 цагийн үед үүдний хаалга гаднаас нээгдэх шиг чимээ сонсогдоод би гинэт сэрсэн. Гэхдээ яг үнэхээр хаалга нэгдсэн чимээ байсан эсэхт би бүрэн итгэлтэй биш байлаа. Зүүдний маань нэг хэсэгч байсан байж магадгүй. Гэхдээ л энэ үед зүрх минь маш хүчтэй цохилж байсан юм. Би айсандаа гэр бүлийнхаа групп чат руу би шөнө болгон сонин чимээ сонсоод байна. Өнөөдөр бол бүр ихээр айж байна. Хэмээн мессеж бичлээ. Гэхдээ мэдээж гэрийнхэн маань бүгдээрээ унтчихсан байх. Тиймээс би буцаад унтахыг оролдсноор нэг мэтгэд буцаад унтчихсан байлаа. Үүний дараа 7 хоногийн амралтын өдрүүдээр би эгчдэрээ очичхоод гэртээ буцаж ирсэн. Гэртээ орж ирсэн даруйдаа л нэг зүйл буруу байгааг шууд мэдрэв. Юу ч алга болоогүй, юу ч эвдрээгүй. Гэхдээ хаалганууд өмнө нь орхисон байрлалаас өөрөөр нээлттэй байгаа юм шиг санагдсан юм. Үүнийг сонсоход хэтэрхий хийсвэр мэт санагдчихж магадгүй. Гэхдээ би гэрээс гарахдаа хаалгануудаа ихэнхдээ хаалттай эсвэл бараг хаалттай шахам баг зэргийн л зай үлдээгээд орхидог зуршилтай. Харин тэр өдөр гэр доторх бараг бүх хаалганууд бүрэн онгорхой байлаа. Салхи огт байхгүй, агаар жуулагч байнгын ажиллаж исэн үе. Би гэр дотроо удаанаар алхаж өрөө бүрийг шалгаж эхлэв. Гэтэл коридорын шүүгээний хаалга баг зэрэг онгорхой байгаа нь харагдсан.
Тэр мөчтөл ямар нэг зүйл үнэхээр буруу байна гэдгийг би ойлгосон юм. Би тэр хаалгыг үргэлж хаалттай орхидог. Нэг шалтгаан бараг байдаггүй. Тэгээ би бараг бүтэн минут орчим зүгээр л тэр хаалгыг ширтэж зогссон. Дараа нь аажмаар ойртож очиод хаалгыг бүрэн нээв. Дотор нь юу ч байгаагүй. Зүгээр л пальто, гутал, яг л урдын адил. Гэхдээ тэр шөнө би унтахынхаа өмнө өрөөнийхөө хаалганы төвчийн доор нь сандал тулж тавьсан. Дэрэн доороо бүр хутга хүртэл хийлээ. Орны хажуугийн гэрлэгч бас унтраалгүй асаалттай үлдээсэн юм. Тэгж байгаад нэг мэдэхэд би унтчихсан байв. Гэтэл нэг юм хөдөлж байгаа мэт маш сулхан чимээнээр би сэрсэн. Тэгээд би орон дээрээ хагас өндөгөө цуухад өөрөө харанхуй байлаа. Гэрэл унтарчихсан. Би хаалга руу харах үед хаалга онгорхой байв. Гэтэл би яалтчгүй унтахынхаа өмнө сандал түшүүлж тавьсан шүү дээ. Яаж онгоосон юм бол? Эхэндээ би өөрийгөө буруу санаж гин гэж бодсон. Гэхдээ дараагийн мөчөд орныхоо хөл хэсэгт харанхуй дунд ямар нэгэн зүйл байгааг анзаарав. Эхэндээ яг юу болохыг ойлгоогүй. Зүгээр л харанхуйд нэг бөөгнөрсөн сүүдэр шиг зүйл. Тэгээд илүү сайн харахаар хичээж эхлэх үедээ тэр зүйл үнэндээ хүний толгойн дээд хэсэг гэдгийг ойлгож эхэлсэн. Гэхдээ тэр мөчөд бүх зүйл хэтэрхий оройтсон байлаа. Орны минь доор сууж исэн тэр хүн хоёр гараа над руу төхүүлж миний хөлийг зөөлөн илж эхлэв. Би шууд орилж эхэлсэн. Уушгин дотор минь бараг агаар үлдэхгүй болтол нь орилсан байх. Гэтэл харанхуй дундаас Томигийн хоолой сонсогдсон юм. Тайвшир. Би харин орилоод л байсан. Гэтэл тэр гинэт над дээр гарч ирээд гараараа амийг минь таглаад намайг гимтэх гэж ирээгүй зүгээр л ярилцах гэж ирсэн юм хэмээн хэлсэн. Үргэлжлүүлэн тэр намайг дуугүй болох хүртэл гараа авахгүй гэж хэлв. Би айсандаа толгой тохилоо. Эхний асуулт маань маш энгийн байсан. Чи яаж орж ирсэн юм? Тэр маш тайван хоолоогоор бид үерхэж байх үед миний түлхүүрийг нууцаар хувлуулж авсан тухайгаа ярив. Яаралтай зүйл тохиолдох юм бол хэрэг болно гэж бодсон гин. Тэгэхээр тэр нэг шөнө намайг унтаж байх хооронд миний түлхүүрийг нууцаар авч гарan хааны газар хувлуулсан байх нь надад энэ талаараа хизээж хэлээгүй. Яг л жинхэнэ сэтгцийн гажигтай хүний хийдэг зүйл шиг. Би түүнийг сонсож суухдаа дэрэнд орох хутгаа гаргах талаар хүртэл бодож амьдсан. Гэхдээ үнэхээр хутга ашиглах зориг надад байгаагүй. Тэр дахин нэг л зүйлээ давтан хэлсээр байлаа. Намайг гимтэх гэж ирээгүй, зүгээр л ярилцах гэж ирсэн гэх тэр үгс. Гэхдээ үнэндээ тэр намайг айлгаж, буцаад хамт байхыг зөвшөөрүүлэх гэж ирсэн гэдг нь илт байсан юм. Би үгүй гэж хэлхээс хэтэрхий айжлаа. Тиймээс тгийе буцаад хамт бай гэж түүнд хэлсэн. Гэхдээ үргэлжлүүлэн өнөө шөндөө эндээс яваад намайг ганцааран минь орхи. Би хэтэрхий цочирсан байдалтай байна хэмээн мөн түүнд хэлв. Тэр ойролцоогоор хагас цаг орчим хэртээ миний орны хүлд суужгаад гараад явсан. Түүний гармагц би шууд цагдаа руу залгалаа. Тэр одоо ч байшин дотор байж иж магадгүй хэмээн би цагдаад хэлсэн. Ингэжээж л цагдаа хурдан ирнэ гэж бодсон юм. Тэд ирээд албан ёсны мэдүүлэг аваад явсан. Дараа нь би тэр мэдүүлгийг ашиглаж Томигийн эсрэг restraining order гаргуулсан юм. Хуурамч дугаарууд ч бас түүний утсанд холбогдсон байсныг мөрдөгчөд тогтоосон. Тэр хуурамч дугаар ашигладаг ап ашиглаж исэн юм байлээ. Энэ бүх нотлохоонууд restraining order гаргуулж авахд мэдээж маш их тус болсон. Тэр үеэс хойш би эцэг эхийнхээ гэрт хэсэг хугацаанд амьдрахаар шийдэд байгаа. Одоо би эмэгтэйчүүдэд нэг л зүйлийг хэлмээр санагддаг. Хэрвээ хамт байгаа эрэгтэй чинь сэтгцийн хувь тогтворгүй мэд шинж тэмдэг гаргаж эхэлвэл аль болох хурдан түүнээс холдох талаар бодох хэрэгтэй. Зүгээр л аюулгүй байдлынхаа төлөө. Учир нь би одоо хүртэл нэг зүйлийг мартаж чаддгүй. Шүн дунд сэрэхэд миний өрөөнд хэн нэгэн зогсож исэн тэр мөч. Тэр үед би үнэхээр л хутгаа гаргаж ирэх талаар бодож суусан. Гол яриандаа орохоос өмнө эхлээд баг зэрэг тайлбар өгье. Би энэ охинтой ахлах сургуулийн төгсөх ангид байхдаа үерхэж байсан юм. Одоо би 20 настай. Тэгэхээр энэ явдал хэдхэн жилийн өмнө болсон хэрэг. Гэхдээ одоо хүртэл маш тодор ой санамжинд минь байдаг. Грейс бит хоёр цагийн ажил хийж байх үедээ танилцсан. Дараа нь бодоход ажлын газараас үерхэл эхлэх нь тийм сайн санаа биш юм байлээ. Үерхэж эхлэхээс өмнө ч зарим нэг эвгүй зүйлс түүнээс анзаарагддаг байв. Гэхдээ би тэр үед нэг их тоогоогүй. Жишээ нь Грейс ажил дээр намайг тарахыг хүлээгээд хэдэн цагаар ирээд суучна. Зүгээр л намайг ажиллаж байгааг хараад суuna. Заримдаа би толгоогоо өргөөд түн рүү харахад тэр намайг ширтчихсэн сууж идэг байлаа. Хэдэн сарын дараа бидний харилцаа улам гүнзгийрч энэ үед байдал улам бүр эвгүй болж эхэлсэн юм. Сүүл рүүгээ надад яг л амьсгалах зайж байхгүй мэт мэдрэмж төрдөг болов. Найзуудтайгаа уулзах, спортоор хичээллэх, бүр ганцаараа байх цаг хүртэл олдохоо байсан. Грейс бол байнгын асуулт асуудаг төрлийн хүн. Хаана байна, хинтээ байна, юу хийж гин гэд 24 цагийн турш асууна. Хэрвээ би нэг л дуудлагыг нь авахгүй бол шууд 20-оос олон удаа араас нь залхана. Дээрээс нь маш олон мессеж явуулна. Тэгээд эцэст нь заавал хэрүүл болж дуусна. Заримдаа би зүгээр л угаалгын өрөөнд ороод уцаа сонсоогүй байхад хүртэл асуудал үүсдэг байлаа.
Сүүлдээ бүр найзуудтайгаа тоглоом тоглоход хүртэл маргаан болдог болсон. Ингээд эцэст нь би түүнээс салахаар шийдлээ. Гэхдээ тэр салалтыг огт сайнаар хүлээж аваагүй. Грейс ажил дээр минь ирээд намайг тарах хүртэл гадаа хүлээж сууна. Намайг гарч ирэхэд шууд араас дагна. Машин руугаа очиход бүр хаалгыг минь хаа зогсоод ярилцъя гэж зүтгэн. Нэг орой тэр дахиад л хүрээд ирсэн. Ярилцахыг хүссэн. Би үнэндээ яахаа мэдэхгүй байсан болохоор зөвшөөрсөн юм. Үүнээс гадна бас өөр нэг зүйл бий. Грейс намайг маш жижиг зүйлүүд төрч шүүхэд өгнө хэмээн айлгадаг байлаа. Тэрийгээ сүулдэ намайг айлгах арга болгон ашигладаг байсан юм. Тэр орой би түүний машинд нь суув. Тэр дахиад л өмнө нь хэдэн зуун удаа ярьж исэн зүйлээ давтаад яриад эхэлсэн. Би эцэст нь түүнийг сонсохоос ч дургүй хүрэн би одоо ярмааргүй байна гэж хэлсэн. Яг тэр үед түүний аав нь уцруу залхсан юм. Грейс над руу хараад хэрвээ чи энд суугаад надтай ярихгүй бол ааваараа чамайг яг одоо шүүхэд өгүүлнэ гэж хэллээ. Тэр үед уур минь маш ихээр хурч сүулдэ төвчхээ болоод би зүгээр явлаа гэж хэлээд машиных нь хаалгыг онгойлгох гэж оролдсон юм. Гэтэл хаалган төгжээтэй. Би төгжээг нь тайлах гэж оролдож байхад Грейс гинэт миний гарыг шүүрч аваад хумсаа арьс руу минь хүчтэй шигтгэж эхлэв. Би үнэхээр их гайхсан. Өмнө нь тэр зөвхөн үгээр л доромжилдог байсан. Хизээч биеинд нь хүрч байгаагүй. Түүний харц нь хүртэл өмнөхөөс огт өөр байлаа. Маш хүйтэн бараг үзэн ядж байгаа мэт тийм харц. Би нилээд өндөр биетэй хүн, харин Грейс жижигхэн биетэй. Хэрвээ хэрэг гарвал түүний гараас хүчээр мултарч чадна гэдгийг би мэдчихсэн. Би машины хаалгыг онгойлгон буух гэж оролдов. Гэхдээ тэр миний гарыг маш шанга барьчихсан байсан тул би гарыг минь тавь гэж олон удаа түүнд хэлсэн. Гэхдээ тэр огт тавиагүй. Сүүлдээ бүр арьс минь урагдаж зулгарч эхлэв. Тэгээ би түүнийг баг зэрэг өөрлөгөө татаж зорчигчийн суудлал руу ойртуулад тэр хоорондоо гараа мултлаад машинаас нь бууж өөрийн машин руугаа гүйсэн. Тэр орой би амьдралтаа хамгийн хурднаар машинаа барьж гэртээ харсан байх. Энэ явдлаар бүх зүйл дууссан бол сайхан байх байлаа. Гэхдээ үнэндээ тэгээгүй. Грейс манайхаас хэдхэн гудамжны цаана амьдардаг. Нэг шөнө би өрөөндөө сууж найзуудтайгаа видео тоглоом тоглож байв. Энэ үед гадаа машин дуурах шиг болсон. Гэхдээ би тоглоомын дуу гэж бодоод тоогоогүй. Хэсэг хугацааны дараа гинэт цонх тогших чимээ сонсогдов. Эхэндээ би өөрийгөө зүгээр л хий юм сонслоо гэж бодсон. Гэхдээ удалгүй дахиад л цонх тогших чимээ гарч эмэгтэй хүний хоолой нэрээр минь дуудлаа. Тэр үед би шууд л ойлгосон. Энэ бол Грейс. Зүрх минь шууд л хүчтэй цохилж эхлэв. Би цонхоо нэхийг хүсээгүй. Тэр үед яагаад ч юм Грейсийг үнэхээр аюултай хүн хэмээн мэдэрчээлаа. Тиймээс би огт сонсоогүй юм шиг дөрвөлзүүлсэн. Тэгвэл түүнийг яваад өгнө гэж найдсан юм. Гэхдээ мэдээж тэр яваагүй. 1-2 минутын дараа тогшилт нь бүр л хүчтэй болж эхлэв. Зүгээр тогших биш, бараг цонх цохиж байгаа мэт сонсогдчихлаа. Түүний хоолойны өнгөч өөрчлөгдөж эхэлсэн. Эхэндээ зөөлөн, уучлалт гуйж байгаа мэт байсан бол одоо бүр ууртай, ширүүн сонсогдчихэв. Юу гэж хэлж байгааг нь бүрэн ойлгоогүй. Гэхдээ чи надад ингэж хандаж болохгүй. Чи бол новшин амтан гих мэт зүйл сонсогдчихсэн. Тэр үед би ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. Тэгээ шууд цагдаа дуудах талаар бодсон. Гэхдээ дараа нь ийм зүйл дээр цагдаагийн цагийг дэмий үрээд хэрэггүй дээ гэж бас бодов. Одоо бодоход бол шууд л 911 руу залгах ёстой байсан юм. Оронд нь би маш тэнэг шийдвэр гаргасан. Цонхооны цээжин биеэ гадагш гаргаад түүнээс чи энд юу хийж байгаа юм бэ? Яагаад намайг зүгээр орхихгүй байгаа юм бэ хэмээн асуулаа. Грейс харин намайг харсан даруйдаа дахин өөр өнгөөр ярьж эхэлсэн юм. Өмнөх шигэ зөөлөн хоолоогоор. Тэр надаас цамцаа буцааж авах гэж ирсэн хэмээн хэлв. Шөнийн 2 цагт хүний цонхны доор ирээд цамц нэхэд зогсох үнэхээр утгагүй хэрэг. Би уурлаад чи шөнийн 2 цагт ирээд цамц асуугаад ээж болохгүй штэ. Одоо явахгүй бол цагдаа дуудана гэж түүнд анхааруулав. Тэр үед Грейс яг л дэлбэрэх гэж байгаа юм шиг харагдсан. Тэр бүр удалгүй орилж хашгирч эхэллээ. Хажуугаар нь бас уйлж байв. Өөрийн хяналтаа бүр алдчихсан мэт л харагдсан. Энэ үед надад түүнийг жаахан өрөвдөх мэдрэмж төржээлаа. Гэхдээ дараагийн агшинд би нэг зүйлийг олж харсан юм. Тэр зүйл одоо хүртэл бодогдох бүрт нуруугаар минь хүүт даадаг. Грейс ганцаараа байгаагүй. Манай хашаанд нэг том мод байдаг юм. Грейсийн зүүн талд тэр модны цаанаас нэг хүн толгоогоо баг зэрэг цухуулгаад над руу харж исэн. Толгой дээгүүрээ цамцныхаа малгайг өмссөн, нүур нь бараг харагдахгүй. Би анхаарлаа тэр зүг рүү шилжүүлэхэд Грейс шууд ойлгосон. Би тэр хүнийг олж харсныг тэр мэдсэн. Тэгээд тэр гинэт гараа сунгаад миний гарнаас барих тэр мөчөд модны ард байсан хүн өсөрч гарч ирээд над руу гүйж эхлэв. Нүрийг нь харах боломж бараг байгаагүй, харанхуй байсан. Гэхдээ тэр хүн маш хурдан гүйж исэн юм. Тэр үед миний бие өөрийн мэдлгүй хариу үйлдэл үзүүлв. Би цонхоо бүх хүчээрээ хаасан. Грейсийн гар цонхны завсар байсан болохоор цонх хаагдахад тэр чангаар орилж гараа хүчтэй татаж авлаа. Би цонхоо шууд л түгтсэн. Яг тэр агшинд нөгөө хүн цонхны дэргэд хүрээд ирсэн байв.
Зүрх минь яг л цээжнээсээ гарч ирэх гэж байгаа юм шиг хүчтэй цохилж байлаа. Амьсгалахад хүртэл хэцүү болсон. Би уцаа гаргаж ирэн 911 руу залгаж байгаагаа тэдэнд харуулав. Тэгтэл тэр хоёр шууд хойш ухран Грейс машин руугаа гүйсэн. Нөгөө хүн ч араас нь гүйж Грейсийн машин руу өсрөн орлоо. Грейс харин тэр дорн машинаас агаад хурдтайгаар давхин алга болсон юм. Би хэсэг хугацаанд яг юу болсон гэдгийг ойлгох ч чадваргүй сууж ив. Зүгээр л шоконд орчихсон. Хэсэг хугацааны дараа цагдаа нар ч ирлээ. Би болсон бүх зүйлийг ярьсан. Гэхдээ бодтой баримт бараг байгаагүй учраас тэд нэг их зүйл хийж чадаагүй. Гэхдээ Грейс өмнө нь өөр хүмүүсийг бусдаар зодуулж дээрэмдүүлжсэн тухай сонсч исэн. Тийм болохоор тэр орой тэдний зорилго нь яг юу байсан бол гэж бодохоор одоо хүртэл аимшигтай санагддаг. Магадгүй зүгээр л намайг айлгах гэсэн байх. Магадгүй дээрэмдэх. Эсвэл бүр илүү муу зүйл хийх гэж байсан ч байж магадгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой. Тэр модны ард нуугдчихсэн хүн санамсаргүйгээр толгоогоо цухуулгаж надад харагдаагүй бол тэр шөнө яг юу болох байсан талаар би одоо ч бодохыг хүсдэггүй. Энэ түүх миний эксийн талаар биш харин аав юм минь хуучин эхнэрийн тухай. Товчхондоо бол галзуу хойд ихийн тухай түүх гэж хэлж болно. Тэр бол миний аавын экс эхнэр харин миний хувьд хойд их байсан хүн. Энэ хүн намайг жоохон байх үед миний амьдралыг жинхэнэ там болгож байсан юм. Би тэр эмэгтэйг баг ухаан орхосоо өмнө мэддэг байлаа. Манай аав ээж хоёртой ахлах сургуульд хамт сурч исэн бас сайн найзууд нь байсан юм байлээ. Тиймээс аавтай минь суугаас нь ч өмнө би түүнийг мэддэг байсан. Харамсалтай нь ээж минь архинд донтсон бас мансууруулах юмын хамааралтай хүн байлаа. Үүнээсээ болоод намайг баг байхад минь нэлээд удаан хугацааны туршид хараа хяналтгүй орхижсэн удаатай. 3 дугаар ангита би баг хичээлдээ яваагүй. Тэгээд эцэст нь хүүхэд хамгааллын байгууллага үүнд оролцож аавд минь намайг асран хамгаалах эрхийг хүлээлгэн өгсөн. Тэр үед аав минь энэ эмэгтэйтэй аль хэдийн үерхэд эхэлсэн байсан юм. Эхэндээ бүх зүйл хэвэн байлаа. Тэр надад бараг л их шиг эсвэл найз шиг санагддаг байв. Гэхдээ удалгүй юмс өөр болж эхэлсэн. Тэр үед би 9 настай байсан юм. Зочны өрөөний шалан дээр суугаад нуруугаараа буудан тусчихсан ганцаараа тоглож ив. Харин тэр эмэгтэй зочны өрөөгөөр дайраад коридор руу алхаж илаа. Тэгснээ гинэт өөрөө хаалганы хүрээр өмөргснөө шууд эргэж хараад над руу хашгирч эхэлсэн. Чи намайг түлхчихлээ гэж хэлв. Би шалан дээрээсээ хөдөлж амжаагүй. Юу болоод байгааг ойлгохгүй гайхаад л сууж ив. Гэхдээ тэр үргэлжлүүлэн намайг буруутгах нь загнасаар л байлаа. Тэр үед би дотроо бодсон. Магадгүй би босоо түүнийг түлхчихэд мартчихсан болов. Гэхдээ яагаад би түүнийг түлхэнэ гэж. Тэр үед би түүнд дургуйч байгаагүй. Бүр түүний талаар муу зүйлч боддог байгаагүй. Гэхдээ тэр насанд хүрсэн хүн. Би бол хүүхэд. Тийм болохоор магадгүй түүний зүв байх юмэн дотроо бодсон. Тэр эмэгтэй өндөр туранхай эмэгтэй байлаа. Урт алтлаг шаргал өстэй, 80-аад оны загвар шиг хөсгөр чоологтой. Ихэвчлэн өндөр судалтай джинс өмсдөг. Бас урт улаан хумсаа үргэлж төгс байлгадаг байсан. Гэхдээ тэр улаан урт хумснууд нь сүүлдээ миний хувьд аимшигын бэлэг тэмдэг шиг зүйл болчихсон юм л да. Намайг том болгох тусам байдал улмалд ортож эхлэв. Би ээжтэйгээ хаяа утсаар ярьж эсвэл түүн рүү захаа бичдэг байлаа. Гэхдээ тэгэх бүрт минь хойд их улам ихээр уурлаж намайг үзий яддаг байсан. Тэр намайг ээжтэйгээ холбоо барьснаас болж хүмүүжлгүй муу хүүхэд гэж буруутгана. Гэтэл би үнэндээ дуу багтай, номон дуртай, жоохон номын маягийн тийм хүүхэд байсан юм. Асуудалд орохыг бүр үзий яддаг байлаа. Тийм ч болохоор түүний хэлж байгаа зүйлс надад огт утгагүй мэт санагддаг байв. Гэхдээ удалгүй би нэг зүйлийг ойлгосон. Тэр надтай ганцаараа үлдэх болгондоо надтай хүсснээрээ харьцдаг гэдгийг. Өглөө бүр намайг сэрэхдээ өрөөний минь хаалгыг огцон монголгоод орж ирнэ. Хүнжлийг минь хүчтэй хуу татаж авна. Заримдаа бүр хөлийг минь барьж аваад урт хумсаараа мах руу шигтгэж хурууг минь мушигдаг байв. Сургууль руугаа явах өглөө бүр надад яг ижилхэн цагийн хуваар байдаг байсан. 6:15-д орноосоо босоод хувцас өмснө. 6 цаг 25 минутанд би гал тоогоо болон зочны өрөөнөө яг зааг дээр нь зогсож өглөөний цагаа авахдаа бэлэн байх ёстой. 6:35-д өглөөний цагаа дуусгаад 6:45-д сургуульд явах бэлтгэлээ дуусгана. Харин 6:45 гэхэд зочны өрөөний голд сууж бүх хүн бэлэн болтол хүлээнэ. Хэрвээ энэ хуваараас ганц л минут хоцорвол би шийдвүүлнэ. Тэр миний гарыг атгаж хурууг минь мултартал мушгина. Заримдаа өөрлөгөө ойртуулж татаж ирээд шүд зун нүдэрээ үзэн ядалтаар дүүрэн харцаар ширтэнэ. Заримдаа бүр хөлийг минь дэвсэж өсхийг өрөө хуруунууд руу минь дарж мушгина. Хит хэдэн удаа модон самыг минь аваад нүүрэн дээр минь хугартлан зогчээсэн. Нүүрэн дээр минь том хөхрөлт бас суд сагаралт гардаг байлаа. Хэрвээ хитрхи илт гэмтэл гарчихвал намайг 1-2 өдөр хүмүүсээс нууж орхино. Өглөө зөөлөн дуугаар сэрээгээд чи өвдсөн байна. Өнөөдөр сургуульдаа явахгүй гэж хэлнэ.
Үсийг минь нэлээд буцаад унт гэж хэлдэг. Энэ бүхэн зөвхөн өглөө биш, сургуулиас ирсний дараа ч үргэлжилнэ. Аавд минь мэддэхгүй байх тал дээр тэр маш сайн анхаардаг байв. Гэхдээ зарим зүйл яг аав минь нүдний өмнө болдог байсан. Хоолны ширээний доогуур миний хөлийг урт хумсаараа базаж арсыг нь шалблана. Заримдаа хөлийн хумсаараа шилбийг минь маажиж цус гаргана. Бүтэн сая өдөр бүр сүмдэр очих үедээ бусдын өмнө нуруунд дэрмэн зөөлөн цохиж илтгэр тэрч байгаа мэт дүрсгэн. Гэхдээ үнэндээ шилэн хүзүүн дээрээс минь хүчтэй базаж дараа нь том хөхрөлт үлдээдэг байсан. Сургуулиас ирсний дараа надад 1 цаг хагас хичээлээ хийх хугацаа өгдөг. Тэрний дараа би тоглоомын өрөөнд очиж түүний охиныг нь зугаацуулах ёстой. Түүний охин тэр үед 5-6 настай л байсан баг. Тэр юу хүснэ би түүнийг нь хийх ёстой байв. Хизээ тэр тоглохыг хүснэ би түүнтэй хамт тоглодог байлаа. Энэ талаар хинч надад ингэх ёстой, тэгэх ёстой гэж хэлж байгаагүй. Гэхдээ би ингэх ёстой гэдгийг зөнгөөрөө л ойлгосон юм. Зарим үед байдал бүр илүүд орддог байв. Нэг зам би тоглоомын өрөөнд түүний охинтой хамт өдрийн хоол идчихлаа. Түүний охин нь хоолоо идэхгүй ердөө 2хан хазаад л орхичихсон. Хойд их ихэвчлэн охиныхоо амттныг нь хуванцар тагаар бүтээчихдэг байв. Ингэжиж охиноо эхлээд хоолыг нь идүүлээд дараа нь амттныг нь идүүлдэг арга нь тэрэлтэй. Тэгээ тэр охин надаас амттныг нь онгойлгож өгөөч хэмээн гуйсан юм. Би зүгээр л түүнээс чи хоолоо дуусгасан юм уу гэж асуув. Учир нь тэр бараг идээгүй байсан шүү дээ. Тэр үед би дөнгөж 14 настай байсан. Том ихчгэн сануулж ийн л гэж тухайн үед өөрийгөө бодсон юм. Гэтэл миний хэлснийг сонсоод охин нь шууд уурлаад босоод явцсан. Мэдээж шууд ээждээ очиж хэлсэн. Удалгүй коридороор хойд их ууртаагаар чанга дэвслэн над руу алхаж ирж байгаа нь сонсогдсон юм. Тэгээ бүр охиныхоо нүдний өмнө тэр намайг хүснээс минь шүүрч аваад газраар чирж эхэлсэн. Би газраас босон алхах гэж оролцсон ч тэнцвэрээ алдаа дахиад л шалан дээр унчихав. Гэтэл тэр зогсолтгүй үснээс минь чирэн намайг коридороор дагуулж явсаар өрөөнд минь оруулж ирмэгцээ намайг гиз рүү өшгөлж эхэллээ. Дараа нь намайг босгож ирэн орны минь өмнө зогсон шүүгийг минь ухаж агаад миний зүүдэг байсан арьсан тэлэг гаргаж ирсэн. Тэр арьсан тэлэг өмнө ч намайг зодохдоо ашиглаж л байсан л та. Тэгээ энэ удаач гэсэн намайг бүсээр оруулгаж эхлэв. Нурууны дээд хэсгээс ахуулаад шагаа хүртэл минь бүсээр оруулахын зодсон. Хэрвээ би орилбол бүр ч илүү хүчтэйгэр цохино. Тийм болохоор би ихэвчлэн чимээгүй тэсхийг л оролддог байлаа. Гэхдээ түүний хүчирхийлэл зөвхөн биеийг минь өвтгөөд дуустдаггүй байв. Тэр намайг үг хэлээр доромжилж дээрлэх үедээ өөрөө нэг төрлийн таашаал авдаг юм шиг санагддаг байсан. Харин аав минь дэргэд байхад тэр өөр хүн шиг аашлна. Биднийг бүгдийг нь инээлгэж халуун дулаан гэр бүлийн уур амьсгалтай байгаа мэт харагдуулна. Нэг удаа бид оройн хоол идэхээр ресторан орсон юм. Бид хоол идэж байхад тэр ширээний дороос намайг хөлөөрөө өшөглөж эхэлсэн. Дараа над руу муухай харж үзээ ядсан тийм харцаар над руу ширтсээр байв. Хэсэг хугацааны дараа тэр гинэт чанга дугаар чи яг л үнэ шиг зажилдаг юм байна гэж хэлээд инээж эхэлсэн. Тэгээд араас нь яагаад чи хоолоо зөвч зажилж чаддгүй юм бэ? Үнэ шиг зажилж гин. Тийм бидтэй гэж дахин хэлв. Аав минь ч гэсэн энэ үед баг зэрэг инээсэн. Тэр зүгээр л түүнийг тоглож гин гэж бодсон байх. Гэхдээ аавыг өөр тийш хармагц хойд их над руу дахин хүйтэн харцаар ширтжсэн юм. Тэр цагаас хойш энэ нь түүний намайг доромжилдог шин доромжлол нь болов. Дараа нь тэр миний алхаж байгааг хүртэл шүүмжилдэг боллоо. Би гэрийн углаашаа дотгошин гიშгээд алхдаг байсан юм л да. Нэг өдөр тэр гинэт араас минь ирээд өвдөгний арт талаас өшүүлсэн болохоор би шалан дээр унчихсан юм. Дараа нь тэр нуруу руу минь өшөглөж амьсгаа авч чадахгүй болтол минь цогсон. Зүгээр л буруу алхлаа гэсэн шалтгаанаар. Иймэрхүү зүйлс миний өдөр тутмын амьдрал байлаа. Би удаан хугацаанд хүнд ч юу ч хэлээгүй. Учир нь энэ бүх шийтгэлүүд ямар ч утгагүй, итгэмээргүй зүйлс төр болдог байсан болохоор надад хинч итгэхгүй хэмээн бодоод би энэ талаар хиндэж юу ч ярьдаггүй байлаа. Гэхдээ намайг том болох тусам хүмүүс үүнийг анзаарч эхэлсэн. Дунд сургуульд байхад хичээл ордог хоёр багш маань намайг байнгын хөхөрч хавдсан хуруунуудтай яваад байгааг анзааран сэжиглэж эхэлсэн юм. Тэгээд аав болон хойд ихийг сургууль дээр дуудав. Хойд их харин шууд жүжиглэж эхэлсэн. Уйлж гомцсон дүр үзүүлээд би хизээж хүүхдэд гар хүрэх хүн биш гэж ярьсан. Ингээд удалгүй би сургуулаас соллоо. Гэхдээ ахлах сургуульд орсноос хойш байдал бүр ч доордов. Одоо бодоход тэр намайг том болж байгаа гэдгээс минь айдаг байсан юм шиг санагддаг. Намайг эрэгтэй найз нөхөдтэй болохыг хориглоно. Бас биеийн галбирыг минь далдалсан эвгүй том хувцснууд өмсүүлнэ. Үнэндээ надад тэр үед хөвгүүд нэг сонирн биш байсан болохоор би нэг их тоодоггүй байлаа. Гэхдээ нэг өдөр би шүршүрт орж байхад тэр гинэт угаалгын өрөөнд ороод ирэв. Тэгснэ хурдан усанд орох ёстой гэдгээ мартчихаа юу гэж хэлээд шууд шүршүрийн хөшгийг татаж нээсэн. Тэгээд миний биеийн доод хэсэгт ургасан үсийг харснаа намайг юу болж байгааг ойлгохоос ч өмнө тэр гараа сунгаад үснээс минь натгаад хүчтэй татав. Бүр гар дүүрэн үс сулгааж авсан. Дараа намайг хараан зүхэж чи надад яагаад үүнийгээ хэлээгүй юм бэ гэж ууралсан.
Тэр явдлын талаар би олон жилийн турш хүнд ч ярьж чадаагүй. Гэхдээ нэг удаа тэр намайг дахин бүсээр зодсны дараа бүх зүйл өөрчлөгдсөн юм. Хойд ихийн бэр их чинь миний нурууг ямар болсныг санамсаргүй олж хараад аав руу шууд уцтлаа. Тэр аавыг минь загнаж бүр хүүхэд хамгааллын газарт мэдэгдэн гэж хүртүүлсэн. Тэр цагаас хойш би амралтын өдрүүдээр хойд ихийн бэр ихчийнхэн гэрт очиж хонох болсон юм. Тэгэхэд л анх удаа би хүмүүс миний талд орж байгааг харсан. Тэгээд илүү зоригтой болж эхэлсэн юм. Эхэндээ жижиг зүйлсээс эхлэв. Би сургууль дээрээ гоёл чимэглэл зүүж бас баг зэрэг нүрэ боддог болов. Нэг өглөө би өглөөний цайнаасаа 1-2 минут хоцорчихсан юм. Намайг гал тогоонд орж ирэхэд хойд их аль хэдийн ууртай байлаа. Би цай уусаа аяга усаар зайлаа зогсчихв. Гэтэл намайг эргэж харахын завдалгүй тэр шургуулга ухчаагаад сэрээ гаргаад ирсэн. Тэр намайг гал тогооны тавцан руу шахаад нөгөө сэрээгээ хоолоон дээр минь тулгав. Тэр яг юу гэж хэлснийг би одоо ч сандаггүй. Гэхдээ түүний амьсгал чихэнд минь ойрхон мэдрэгдэж, сирээний хүүтэн төмөр хоолойд минь хүрч байсан тэр мэдрэмжийг бол би хизээч мартахгүй. Тэр үед би 16 настай байсан ба тэр бол миний тэр гэрт амьдарсан сүүлийн жил байсан юм. Ахлах сургуулийн 3 дугаар ангид хичээлийн төгсгөлд сургуулийн аяллаа нэг өдөр боллоо. Тэр өдөр би хойд ихийн бэр ихчийнхэн надад авч өгсөн хувцсыг өмсгөр шийдэв. Нимгэн богино ханцуутай судалтай подволог. Биеийн хэлбэр таарсан эмэгтэйлэг сүртэй. Доор нь уртхан шорт ч мөн тааруулж өмсөв. Үнэн дээр миний насны охтод бол маш даруухан хувцас байсан. Бусад хүүхдүүдтэй харьцуулахад бүр нэлээд даруухан гэж хэлж болохоор. Гэхдээ хойд ихэд минь бол таалагдахгүй гэдгийг би мэдчихлээ. Би өрөөрөөгөө орохоор коридороор алхаж явтал тэр намайг олж харав. Тэр үед түүний царай яаж өөрчлөгдсөнийг би одоо ч тод санаж байна. Нүд нь шууд л уур хилэнгээр дүүрч над руу дайрсан. Гараа сунгаад миний гарнаас хатгаж урт хумсаараа махруу минь шигтгэж эхэллээ. Тэр мөчид л миний дотор ямар нэгэн юм сэрэх шиг болсон. Би түүнийг түлхэж холдуулаад өөрийг нь хананчхав. Дотор минь уур бухимдал үзэн ядалт буцалж ялаа. Би шууд зочны өрөө рүү очиод уцаа шүрч аваад дахиад надад гар хүрвэл би цагдаа дуудан шүү гэж хэлсэн. Түүний царай хувхаа цайж цус нь гүүхэ болчихвоо гэлтэл харагдчихлаа. Тэр мөчид би анх удаа өөрийгөө биш харин түүнийг айж байгааг олж харсан юм. Тэгээд л би өөрийгөө барьж чадалгүй инээчихсэн. Дараа нь чи айж ин шүү дээ гэж түүнд хэлв. Тэр үг миний амнаас гарах үед л би өөрөө хүртэл гинт ойлгосон. Тэр үнэхээр л надаас айж байв. Гэтэл энэ үед түүний царайны хувирлал нь шууд өөрчлөгдөөд ямар ч илэрхийлэлгүй хүдэн царайтай болоод над руу алхаж ирлээ. Тэгснээ хэрвээ би аавд чинь намайг сонгох уу, чамайг сонгох уу гэж хэлвэл тэр чамайг сонгохгүй штэ гэж маш хүдэн дугаар хэлсэн. Би тэр үгийг нэг их тоогоогүй. Яагаад гэвэл ийм зүйлийг төсөөлөн бодох нь өөрөө солиотой хэрэг гэж би өөртөө итгүүлдэг байсан юм л да. Тэгээд л би өрөөндөө орж жижиг сүнхэндээ хувцснуудаа хийж эхлэв. Тэр намайг зогсоогоогүй. Гэхдээ нэг зүйлийг маш тодорхой хэлсэн. Хэрвээ чи одоо эндээс явбал буцаж ирэх газаргүй шүү гэж. Тэгээд би тэр зүүн Флоридад хойд ихийн бэр ихчэнд өөрөөр хэлбэл хойд ихийн ахынхын гэрт зуныг өнгөрөөсөн юм. Дараа нь хэдэн жилийн турш эмээгийн даа амьдарсан. Хойд ихтэйгээ би дахиж бараг уулзаагүй. Зөвхөн 20 нас хүрснийхаа дараа нэг удаа л таарлцсан. Тэр үед бол тэр аль хэдийн аавыг минь орхиод явчихсан байсан үе. Тэр аавыг минь өөр хүнтэй хуурч ирсэн юм байлээ. Үүний дараа жил нь бид Facebook дээр богинохон яриа өрнүүлв. Тэр үед би эцэст нь түүнд дотроо бодож явсан бүх зүйлийг хэлсэн. Түүний надад болон аавд минь хийсэн бүх муу муухай зүйлийн талаар. Харин түүний хариулт нь ганцхан өгүүлбэр л байсан юм. Хэрвээ чи өөрийгөө хайрлагдаагүй мэдэрчээсэн бол уучлаарай. Би тэр үед маш их стресстэй байсан. Чи ч бас нэлээд зөрүүд хүүхэд байсан шүү дээ. За энэ удаагийн Reddit дээрх болсон явдлууд сурал маань энэ түрээ дуусчихээн. Та бүхэн маань бас эдгээр түүхүүдийн талаар болон хэрвээ өөрт чинь иймэрхүү төстэй зүйл тохиолдож исэн бол доор сэтгэл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.